Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярих гад бэлтлээ. 2021 оны 6 сарын 6-ны Ням гаригийн өглөөний 11 цаг 30 минутын үед Чомбуг аймгийн Чонжу хотод амьдардаг 30 гаруй насны эмэгтэй Эй гадуур гарах бэлтгэлээ хийж байтал утсан дуурдаг. Дэлгэц рүү хартал 38 настай Кангаас ирсэн дуудлага байсан. Гэхдээ Эй баг зэрэг гайхсан. Учир нь Кан ихэвчлэн шөнийн цэнгэний газарт шөнөөр ажилдаг байсан учраас өдөр залгах нь бол бараг л ховор тохиолдол байсан. Ингээд яаралтай зүйл болсон юм болов уу гэж бодоод дуудлагыг авдаг. Тэгтэл Кан сандарсан хоолойгоор би найз залууга хутгалчихлаа. Гэхдээ уур минь гарахгүй байна. Энэ новш надад яаж ингэж хандаж чадаж байна гэж хэлсэн. Тэр мөчид Эй гацаж Кан үнэхээр ууралсандаа болоод зүгээр ингээд хараал хэлээд байгаа юм болов уу? Эсвэл үнэхээр хүн алах хэмжээнд хүрчихсэн байгаа юм болов уу гэд гайхсан. Гэхдээ тухайн үед бол Эй өөрийн товлсон уулзалттай тэрлүүгээ маш их яарж исэн болохоор өөр нэг танил руугаа залгаад Кангийн байгаа газар руу очиод нөхцөл байдлыг шалгаж өгөөч гэж хүсээд тэгэд өөрөө бол ажилдаа явсан. Ингээд түүний ярьсан танил нь Кангийн найз залуу амьдардаг Чонжу хотын Тогчин дүүргийн Вандуунд байрлах нэг өрөө байр руу очсон. Тэрээр очиод хаалганы хонхыг дартал Кан хаалгаа онгойлгон гарч ирээд өө чи ирчихсэн үү гэж хэлэнгээ нүүрэнд нь ямар ч тийм сэтгэл хөдлөл харагдахгүй тийм царайтаагаар угтдаг. Гэтэл түүний мөрний цаана харагдах өрөөний доторх байдал бол үнэхээр аимшигтай харагдаж байсан. Шалан цусаар ингээд улаагаад дүүрчихсэн, өрөөгөр нь дүүрэн эн тэнд цус үсэрчихсэн юм шиг харагдсан. Танд нь маш их айсандаа хідэн алхам дотогш орж харцгаад орны хажууд Кангийн найз залуу 22 настай Ким ухаангүй унтсан байгааг нь хараад цааш нь лавшруулад ингээ харахад түүний бие тутгалуулсан шархууд дүүрэн байгаа нь шууд харагдсан. Харин найз бүсгүй Кан ийм аимшигтэй дүр зураг донд ууран тайлагдаагүй юм шиг амьсгаанд авчдаж улам ингээ маш их ууралж байгаа юм шиг байдалтай харагдаж байсан. Танил нь эхлээд түүнийг яаж ийгээд баг зэрэг тайвшруулчаад түүнээс холдмогцоо цагдаагийн газар руу залгаж эмнэлэг дууд энд хүн хутгалуулчихсан байна яаралтай ирээч гэж дуудлага өгсөн. Түүний өгсөн дуудлагын дагуу тун удалгүй цагдаа нар ирж хохирогчийн биеийн байдлыг нь шалгаж үзэхэд хохирогч биеийнхээ бүх хэсэгт нийт 34 удаа хутгалуулсан байсан бөгөөд ялангуяа хүзүү цээж хэсэгт нь маш хүчтэй олон удаагийн хутгалсан, төвлөрсөн тийм шархууд харагдаж байсан. Яаралтай эмнэлэг рүү түүнийг хүргэсэн ч гэсэн харамсалтай нь эмнэлэгт очиод нас орсон гэсэн дүгнэлтийг авсан. Ингээд мэдээж хэрэг гарсан тухайн үед нь бол ирсэн цагдаа нар шууд Канг баривчилсан. Гэхдээ тэр эмэгтэй бол цагдаад баригдсныхаа дараа ч гэсэн тайвширч чадахгүй байгаа юм шиг 3 цаг өнгөрсний дараа л баг зэрэг тайвширн мөрдөн байцаагчтай нүүр тулж байцаалт өгөх хэмжээнд очдог. Тэр хүртэл Кан би буруу зүйл хийгээгүй гэх маягийн хандлагатай найз залуугаа алсан нь илт байхад яагаад ийм өөртөө итгэлтэй бардам ямар ч гэмссэн шинжгүй байгаа юм бол гэж бүр цагдаа нар маш их гайхаж исэн. За ингээд 3 цагийн дараа баг зэрэг тайвширсан Кан цагдаад хохирогч залуу болон өөрсдийнхөө харилцааны талаар ярьж эхэлсэн. Кангийн мэдүүлэгт тулгуурлан үйл явдлыг сэргээх юм бол дараах байдалтай. Кан болон найз залуу Ким 2020 оны 8 сараас 2021 оны 6 сарын 6-нд хэрэг гарах өдөр хүртэл ойролцоогоор 10 сарын турш үерхцгээсэн. Хоёулаа ганцаараа амьдардаг байсан болохоор үерхлийн эхнээс л бие биенийхээ гэрээр орж гарan гэрийнхээ нууц код зэргийг хоорондоо хуваалцдаг болсон байсан. Гэхдээ тэдний харилцаа тийм ч дардан байгаагүй, байнга маргалдаж, салж нийлж тэр нь бол байнга давтагддаг байсан бөгөөд тэр олгонд эвлэрхийн тулд эхэлж гар сунгадаг хүн нь Кан эмэгтэй байсан. Кимийн хувьд 22 настай, харин Кан түүнээс 16 насаар ихч байсан. Танилуудын яриагаар бол байнга хэрэлддгээс өөрөөр бол ерөнхийдөө энгийн л хос шиг байдаг байсан. Гэтэл хэрэг гарахаас 1 сарын өмнө 5 сарын 30-нд Кан Кимийг гайхшруулж түүнд сюрприз барина гэд хэлэхгүйгээр гинт Кимийн гэрт очсон. Гэтэл хаалга нь онгорхой Ким хуучин найз бүсгүйтэйгээ хамт гэртээ сууж байсан. Тэгээ үүнийг нь харсан Кан бол тэр дороо чи солиороо юу гэж хашгирч ямар ч тайлбар сонсолгүйгээр гэрээс нь гүйж гарсан. Тэр өдөр Ким яагаад хуучин найз бүсгүйтэйгээ уулзсан нь тодорхойгүй хэвээрч
Өмнө нь бас Ким үерхэж байх хугацаанд өөр эмэгтэйчүүдтэй хамт арх уусан ч юм уу тэр тухайга найз бүсгүй Кангда хэлээгүй тохиолдлууд хэд гарч исэн байгаа. Үүнээс гадна өөр хүмүүс ч гэсэндээ найз бүсгүйгүй гэж хэлдэг байсан. Кимийн эргэн тойрны хүмүүс түүний найз бүсгүйтэй гэдгийг нь бас ихэнх нь мэддэггүй байсан байгаа. Тэгээ энэнд нь бол Кан маш их шархалдаг, гомддог байсан тухайга цагдаа нарт ярьсан. Мөн Кан шөнийн цэнгэний газарт ажилладаг байсан. Тэгээ насны зүрх нь 16 жил мөн 2 хүүхэдтэй салсан эмэгтэй байсан. Тухайн үед хүүхдүүдийг нь өмнөх хадам эцэг их нь өсгөж байсан болохоор найз залуудаа бол яг хүүхдүүдтэйгээ холбоотой тийм асуудал бол гаргаж байгаагүй гэж байгаа. Анхандаа бол Кимтэй үерхэж эхлэхдээ өөрийгөө 2 хүүхэдтэй гэдгийг хэлээгүй байжгаад үерхэж явах явцдаа түүнд 2 хүүхэдтэй гэдгийг хэлсэн чинь түүнээс бол баг зэрэг Ким зайгаа барьж эхэлсэн гэж Кан бас цагдаад хэлж байгаа. За тэгээд хуучин найз бүсгүйтэйгээ гэртээ байж байгааг нь хараад Кан гэрлүүгээ буцаж очиод хэдийгээр салъя гэж бодсон ч гэсэндээ за тайлбарыг нэг сонсоод үзье. Буцаад нийлье гэж шийдээд маргааш өглөөн нь Кан Киминд очисон байгаа. Тэгээд би чамаас ингээд салахыг хүсэхгүй байна. Хоёлаа дахиад хичээе гэж хэлсэн. Түүнчлэн итгэлээ сэргээхийн тулд хоёулаа хамтдаа амьдрий гэж найз залуудаа санал тавьсан байгаа. Үүн дээр нэмээд эвлэрсний бэлэг болгож 6 сарын сүүлээр Ёсу хот руу хоёлаа хамтдаа аяллаар явцгаая гэд Кан найз залуудаа санал тавьсан. Тэгээ тэр үеэс хойш бол Кан маш их догдолж, вилла захиалаад, хоолны газрынхаа мэдээллийг хайн, удаан хугацааны дараа маш их баяртай байсан гэж байгаа найз залуутайгаа цуг аяллаар явах гэж байгаа гэдэгтэй. Мөн байнга найз залуу руугаа аялалд явбал юу хийх вэ? Ямар гоё байх болоо гэсэн тиймэрхүү догдолсон мессежүүдийг бол байнга явуулдаг байсан нь цагдаа нарын мөрдлөгийн явцад бол бас мессежүүдээс нь харагдсан. Гэтэ энэ хоёрын яг энэ баяр жаргалтай мөч бас л удаан үргэлжлээгүй. Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 6 сарын 5-нд тэр хоёр тус тусдаа өөрсдийнхөө найзуудтай гадуур сууж арх ууцгаасан. Кан зай завсар болгоноор найз залуу руугаа бол мессеж бичээд би ийм уужийн ийм хүмүүстэй ийм мэдээ сууж ин гэх мэтчлэн зураг мессежүүдийг бол байнга явуулж исэн. Тэгээ ингэж байгаад үүрийн 4 цагаас хойш найз залуу нь гинтл холбоо тасарчихсан. Хичнээн мессеж явуулсан ч гэсэн ямар ч хариу бичихгүй, залгасан ч гэсэн утсаа авахгүй байсан. Ингэж байсаар өглөө болж нар гарч өглөөний 10 цаг болоход түүнээс ямар ч хариу байхгүй байсан болохоор Кан согтоод ямар нэгэн осол аваарт орчхоогүй байгаа гэсэн таагүй бодолд автаж эхэлсэн. Ингээд 10 цаг 45 минутанд Кан яаран Жүнсүүгийн гэрлүү очихоор шийдсэн. Гэрийнх нь гадаа очиод хаалганых нь нууц кодыг нь мэддэг байсан болохоор нууц кодыг нь хийгээд гэрлүү нь орсон. Тэгэхэд Ким маш их согтсон байдалтай унтж байгаа нь харагдсан. Тэгээ бараг л ухаангүй согтуу хിവэрэ байгаа юм шиг харагдсан. Кан эхлээд согтцоод миний дуудлагыг авахгүй байсан юм байна гэж бодоод санаа намарсан гэж байгаа. Гэтэл яг тухайн үед болохоор Кимийн гар утас нь орныхоо хажууд байгаа нь харагдсан. Кангийн хувьд болохоор утсыг нь бол ихэр барагтаа шалгадаггүй байсан ч гэсэндээ түүний дуудлагыг өмнө нь зүгээр ихчгээд хадгалчихсан байсан. Тэгээ тэрэнд нь баг зэрэг шархлаад чи миний дуудлагыг хайртай хүний хадгалж байгаа юм шиг тийм маягаар ингээ хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол би чамд маш их гомдож ингээд хэлж исэн. Тэгээ тэрнээс хойш бол өөрийнх нь нэрийг юу гэж хадгалсныг хараагүйсэн болохоор өөрийнх нь нэрийг юу гэж хадгалсан байна тэрийг шалгаж үзье гэж бодсон гэж байгаа. Тэгээд өөрийнхөө утсаар Ким рүү залгасан. Тэгэхэд бол Кимийн утас дугарч дэлгэцэн дээр нь нэр биш зүгээр л хадгалаагүй утасных нь дугаар гарч ирж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Ким найз бүсгийнхээ дугаарыг утсан дээрээсээ устгачихсан ямар ч нэрээр хадгалаагүй байсан гэсэн үг. Кан гайхаж ийм байх ёсгүй дээ гэж бодоод Какао буюу мессенжерээр нь түүн рүү видео кол хийсэн чинь бүр түүнийг блоклчихсан байсан баа. Тэр мөчид Кангийн толгой дотор бүх зүйл бодолж эхэлсэн. Шүн дунд хүртэл холбоотой байсан хүн өглөө гинт дугаарыг мань устгаад блоклчихно гэдэг нь өөр эмэгтэйтэй уулзсан юм биш байгаа. Надаас салъя гэд шийдчихсэн юм биш байгаа гэсэн маш олон бодлууд толгойд нь эргэлдэж эхэлсэн. Яг тэр явцад бол яг хууртагдсан, доромжлуулсан юм шиг мэдрэмж төрөн төвчгийн аргагүй уур хилэн зэрэг хурж эхэлсэн гэж байгаа. Тэгээ энэ үед бол юу ч мэдэхгүй унтаж байсан Кимийн нүрийг хараад хэрвээ би энийг алдчих юм бол энийг өөр хинч авах ёсгүй гэж дотроо бодож эхэлсэн гэж хэлж байгаа. Тэгээд Кан тэр дороо босож галтгооны шүүгийг онгойлгон хутга аваад
түүний амь насыг хөнөөё гэсэн шийдвэрийг гаргасан. Дараа нь хутганы бариулыг зөөлөн цаасаар ороогоод энэ нь болохоор ингээд гарнаас нь гусаж унахаас сэргийлсэн гэсэн утгатай. Тэгээд унтаж байгаа Ким дээр очиод цээж болон бүх бие рүү нь өөрийнхөө хамаг хүчээрээ хутгалж эхэлсэн. Гинэт өвдөж цоцсон Ким бол орон дээрээсээ сандраад унсан. Тэгээ унсныхан дараа бол Кан үргэлжлүүлэн түүнийг хүзүү, нуруу, цээж гэх мэтчлэн нүдэндээ харагдаж байгаа бүх газар руу тасралтгүй нийт 34 удаа хутгалсан. За тэгээ энэ аимшигтай зүйл бол Кан найз залуугийнхаа гэрт орсноос хойш ердөө 5 минутын дотор болсон үйл явдлууд байгаа. Найз залуу нь хэдийгээр босож тэмцэлтгийг оролцсон ч гэсэндээ Кан түүнд ямар ч боломж олгохгүй дайрж исэн учраас эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж гараагүй. За тэгээд үүнээс хойш бол Кан цагдаа ирэх хүртэл 1 цаг 30 минутын турш бол зовд шаналн үхэж байгаа найз залуугийнхаа хажууд ямар ч тусламж үзүүлэхгүйгээр зүгээр л түүнийг ширтээд чимээгүй суусан байгаа. За ингээд цагдаад баригдсан байгаа Канг прокурор түүний өөрийнх нь мэдүүлэг болон баримтуудад тулгуурлаад аллагын гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлтээ гаргаж шүүхэд шилжүүлсэн. Гэвч хэвлэл мэдээллүүд бол хосуудын хооронд болсон аллагын хэрэг гэсэн гарчигтаагаар маш их мэдээллүүдийг цацжсэн. Хэрэг гарснаас 1 сарын дараа буюу 7 сард ерөнхийлөгчийн ордны иргэдийн өргөдөл гаргадаг интернет тэр самбар дээр 2 өргөдөл нийтлэгдсэн. Энэ нь болохоор амь насаа алдсан Кимийн гэр бүлийнхний гаргасан өргөдлөөсөн. За тэгээд энэ хүртэл болохоор та бүхэнд сая Кангийн талаас ярьсан мэдүүлэгт нь тулгуурлаад босон үйл явдлыг ярьсан. Харин амь насаа алдсан хохирогчийн ар гэрийнхний хэлснээр энэ бол хэвлэл мэдээллийн хилээд байсан шиг ердийн хосуудын маргаанаас үүдсэн аллах бишээ. Харин аимшигтай стокер буюу мөрдөлт мөшөглөг үйлдэж хүний амь насыг хөнөөсөн хэрэг гэж үзэжсэн. Тэдний бодит үерхэл нь бол 10 сарын турш биш, ердөө ганцхан сарын турш үргэлжилсэн гэж ар гэрийнх нь хэлсэн. Гэвч тэр богино хугацаанд Ким маш их дарамттай там шиг хугацааг өнгөрөөсөн. Кангийн хардалт хяналт нь хэрээс итэрч боломжил гаруул утсыг нь нууцаар шүүрч үздэг. Түүнийг байхгүй байхад нь хаашаа явсан, хинтээ уулзсан, яагаад утсаа аваагүй, яг одоо хаана байна гэх мэтчлэн бүх зүйлийг нь заавал хилүүлдэг, зургаар баталгаажуулдаг байсан. Энд нь бол маш их стресстэй байсан гэдгийг нь гэр бүлийнхний мэддэг байсан гэдгээ өргөдөл дээрээ бичсэн байсан. Зарим тохиолдолд хүмүүстэй уулзж байхад нь хүртэл спикер дээр утсаа тавьж өөртөө нь ярихыг шаарддаг, бас хажуудаа байгаа хүмүүст өөрийг нь танилцуулахыг шаарддаг байсан гэж хэлж байгаа. Мөн найз залуу нь утсаа авахгүй байх юм бол Кан шууд л гэрлүүн зөвшөөрлгүйгээр кодыг нь хийгээд очихдаг байсан гэж байгаа. Тэгээд уг нь бол Ким гэрийнхэн хаалганы кодыг сольсон ч гэсэндээ Кан кодыг нь араас нь дагаж яваад нууцаар мэдчихээд байнга гэрт нь орж ирээд сууж идэг байсан. Мөн 1 сар хагасын турш ийм айдастай амьдарч эцэст нь би ер нь чамтай өрхөж чадахгүй юм байна гэж салсан гэж гэрийнхэн нь хэлж байгаа. Гэтэл Кан үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Үүний дараагийн 8 сарын хугацаанд мессеж бичсэн залган зөвшөөрлөхгүй гэрлүүн очих гэх мэт үйлдэлүүдээ 8 сарын турш зогсоолгүйгээр үйлдэжсэн гэж гэрийнхэн нь үзэж байгаа. Кимийн хувьд гар утасныхаа дугаарыг маш олон удаа сольж Кангийн дугааруудыг блоклсон. Тэр болгонд нь Кан гэрт нь нэрж түүнийг харааж зөхөж заримдаа гадаан нь сууж байгаад чангаар уйлж орилж хөшөөдд нь хүртэл ичмээр маш төвөгтэй байдлыг үүсгдэг байсныг ар гэрийнхний мэддэг байсан гэж ярьсан. Яг тэр хэрэг гарахын өмнөх шөнө болохоор яагаад тэгвэл өөрөөс нь ингэж зүхтаж исэн бол Ким Кан руу арх ууж байгаа зураг ч юм уу явуулаад түүнтэй мессеж бичлцээд байсан бэ гэдг нь хэдийгээр ойлгомжгүй ч гэсэндээ магадгүй Кан байнга залгаж мессеж бичээд хаана ингэдсэн болохоор найзуудтай арх уугаад тэр сууж байгаа зүйлээ үргэлжлүүлэх гэсэндээ аргагүй ирэхэнд за би энд байна гэд зураг явуулж 1 удаа аргацсан байж болох юм гэж гэрийнхэн нь бол үзчихсэн. Тэгээд дараа нь дугаарыг нь устгаад Какао Ток дээрээсээ бүр мөсөн блоклсон нь түүний эцсийн шийдвэр байсан баха гэж үзсэн. Гэвч түүний энэ гаргасан шийдвэр нь эцэстээ аллагын оч болон үсрэн гэдгийг бол мэдээж Ким төсөөлөөгүй нь ойлгомжтой. Ар гэрийнхэн нь бол бэлгийн хүчирхийлэгчдийн мэдээлэл хүртэл ил болдог болсон энэ үед зөвшөөрлгүйгээр хүний гэрт нэвтэрч аллах үйлдсэн хүний мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой гэж шаардсан. Гэвч хууль шүүхийнхэн бол олон нийтийн мэдрэмж, нийгмийн сэтгэл зүйг харгалзан үзхийг хүсээд яг энэ аллах үйлдсэн эмэгтэйгийн нүүр царайг бол олон нийтэд дэлгэхээс татгалцсан. Ингээд 2021 оны 8 сард
Кангийн анхан шатны шүүх хурал болсон. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэх үед тэр эмэгтэй маш их согтуу байсан гэдгийг онцолж, мөн төрсний дараах сэтгэл готролтой байсан болохоор нөхцөл байдлыг зөв таних ялгах чадвар нь сул байсан. Сэтгцийн хувьд бүрэн оюун санаагаа удирдах тийм чадвар сул байсан гэж хамгаалалт гаргаж исэн. Тэгээд 2020 оны 7 сараас эхлээд үнэхээр яг сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж исэн нь бас баримт нотлоготой гарч ирсэн. Гэвч прокурор үүнийг нь бол хүчтэй няцаан Кан баривчлагдаад 3 цагийн дараа байцаалт авах үед өөрийн үйлдэлийн явцыг маш тодорхой санаж ярьж байсан. Үүнээс гадна бүр шийдвэрлэх баримт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө Кан ойр тойрныхондоо би Кимийг ална гэсэн мессежүүдийг олон удаа явуулсан байсан гэдгийг нь баталгаа нотлогоо болгож харуулдаг. Бас тэр хутгаа аваад бариулыг нь цаасаар ороосон, гусгахгүй гэж урьдчилан тооцоолсон үйлдэл байсан. Тэгэхээр түүний бол гинт уурлаад үйлдсэн үйлдэл биш вэ гэж прокуророос бас үзчихсэн. Ингээд эцэст нь шүүх прокурорын тайлбарыг үнэмшилтэй гэж үзэн анхан шатанд бүх насаар нь 20 хайлыг оноосон байгаа. Гэвч 4 сарын дараа дахин давж заалдах шатны шүүх хурал болсон. Тухайн үед бол Кан нулимс унгаж өршөөл хүссэж хэрэгтэй маш их гэмшиж байна гэж ярьж исэн. Харин эхнээсээ төлөвлөсөн аллага биш байсан. Гэмшиж байна гэж хэлжсэн. Дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл бага гэж бас хэлсэн. Тийм учраас шүүхээс бол энэ бүх зүйлийг нь харгалзаж үзээд бүх насаараа хорих байсан ялыг нь 22 жилийн хорих ял болгож бууруулсан байгаа. За ингээд Кан эмэгтэйгийн хувьд 22 жилийн ял аваад шоронд орсон. Тэгээ тухайн үед болохоор ер нь стокинг буюу дагаж мөрдөх энэ гэмт хэргийн хөвчлэн эрэгтэй хүмүүс үлддэг, эмэгтэй хүмүүст үлддэг гэсэн тийм ерөнхий мэдээлэл маш их байдаг байсан. Тэгэхэд эмэгтэй хүн ч гэсэндээ бас эрэгтэй хүнийг ингэж дагаж мөрдөөд ийм аимшигтай гэмт хэрэг үйлддэг юм байна гэдгийг бол солонгосын мэдээ сайтуудаар цацагдж хүмүүс бас маш их цочролд орсон. Тэгээ ийм хэрэг байгаа. Тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэл зовлон бусдаа бие биендээ сэрэмжлүүлэх зүйлсүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.